доктор профессор Төвч Жавын оюун чимэг. Байгаль орчны хяналт ба шинжээч. 2-р хэсэг. За тэгвэл Монгол улсад энэ байгаль орчны байгалийн нөөцийн ашиглалтай холбоотой хяналтын тогтолцоог ямар менежментийн арга хэлбэрүүдээр дамжуулаад хийгддэг вэ гэдэг дээр товч явж үзье. Ер нь бол орон нутгийн эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлдэг, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлдэг гол гарц бол аливаа төсөл хөтөлбөрүүд гэж байгаа. Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хууль, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуулиуд Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлж байгаа бүхий л үйлдвэрлэл үйлчлэгийг бол байгаль орчны үнэлгээгээр дамжуулан түүнийг байгальд ямар хэмжээний нөлөө үзүүлэх вэ? Хүн амт хэдийн хэмжээний нөлөө үзүүлж эдийн засгийн эерэг болон сөрөг үр дагаврууд бий болох вэ гэдгийг хяндаг менежментийн нэг хэлбэр бол байгаль орчны үнэлгээ. Тэгвэл тухайн хэрэгжүүлж байгаа үйлдвэрлэл үйлчлэгээний үйл ажиллагааг бүхэлдэн төсөл гэж нэрлэдэг. За тэгвэл энэ бүх төслүүд дээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийдэг. За тэгвэл энэ үнэлгээний асуудал хаана хариалагддаг вэ гэхээр байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулах болох байгаль орчин аж үйлчлэлийн яам дээр бол хийгдэж байгаа. Эдгээр үнэлгээг стратегийн үнэлгээ, хуримтлалт нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөлөл үнэлгээсэн энэ дөрвөн хэлбэрээр бол зохион байгуулалтаас гадна 2012 онд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой байгаль орчны багц хуулинд орсон өөрчлөлттэй холбоотой байгаль орчны аудит гэж энэ аудит үйл ажиллагааг зөвлөн туслах ийм үйл ажиллагаа хийгддэг болсон байгаа. За тэгвэл байгаль орчны үнэлгээний хүчин төгөлдөр хугацаа 5 жилийн хугацаатай байдаг бөгөөд энэ үнэлгээнд ямар төсөл вэ? Байгалийн ямар нөөцийг ашиглах вэ? Түүнээс ямар сөрөг үр дагавар гарах вэ? Энэ сөрөг үр дагаврыг яаж бууруулах боломжтой вэ? Энэ асуудлыг шийдэхэд дэлхийн нийтээр ямар шилдэг технологи байна? Монгол улсад ямар технологи байна? Танаа төсөл хэрэгжүүлэгч компани хүчин чадлаас хамааруулаад энэ технологиг алийг нь нотгшуулах боломжтой байгаа вэ гэдгийг тухайн төслийн үнэлгээ хийж байгаа байгаль орчны мэргэжлийн байгууллага төсөл хэрэгжүүлэгчид зөвлөөд тухайн технологийн шийдлүүдийн инженерийн тооцоог хийж өгсөн үндсэн дээрээс тухайн төслийн байгаль орчны үнэлгээ хийдэг гэсэн. Тэгэхээр энэ байгаль орчны үнэлгээ гэсэн зүйл нь төсөл хэрэгжүүлэгчид болоод янз янзын үүсэх эрсдлээс өөрсдийг нь хамгаалсан. Тэгээ байгаль орчныг хамгаалахаас гадна тухайн төсөл хэрэгжүүлэгчийг өөрийг нь хамгаалсан. Тухайн орон нутагт бий болох сөрөг үр дагаврыг бууруулах нутгийн иргэдтэй хамтарсан байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг хамтд нь хийгдсэн юм цогц ийм шийдэл бүхий байгаль хамгаалах нэг менежментийн хэрэгслийг байгаль орчны үнэлгээгс нэрлэдэг байна. Тэгвэл энэ 5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг болоод байгаль орчны аудит гэдэг зүйл нь тухайн үнэлгээ нь яг заагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө тусгагдсан тийм үйл ажиллагааг журмын дагуу явуулж гинөө зөвтөвшөнд явуулж гинөө гэдэг дээр хяналтыг тавьдаг. 2 жил тутамд мэргэжлийн байгууллага түн төсөл хэрэгжүүлэгчдэд зөвлөсөн энэ зөвлөх хүчлийн хэлбэрийг байгаль орчны аудит гэж ингэж нэрлэдэг байна. За тэгвэл энэ байгаль орчин аялал жуулчлалын яамтай холбоотой хийгдэж байгаа нэг хэлбэр бол энэ юм аа. За тэгвэл хоёрдугаарт нь барилга хот байгуулалтын яамны харьяанд байдаг газар зохион байгуулалт геодез зурагцсан газар гэсэн ийм нэг институт. За тэгвэл энэ нөхөр юу хийдэг вэ гэхээр Монгол улсын сая 566.4 мянган км квадрат талбайг газрын нийгмийн сан гэж үзээд үүнд газрын нийгмийн сан 6 хуучаа шүү дээ. Сан, усан сан, бүхий газар, зам шугам сүлжээний газар, хот тосгон бүсэд суурины газар, хөдөө аж ахуйн газар, тусгай хэрэгцээний газар гэдэг. За тэгвэл эдгээр газруудад газрын чанарын хянан баталгаа хийдэг гэсэн. Монгол улсын иргэн аж ахуйн нэгж байгууллагад өмчтөд эзэмшүүлж ашиглуулж байгаа талбайд анх авахд ямар байсан? Ичнээн хувийн хөрсний ялцмагтай байсан. Ялцмаг давхаргын цуцаа нь ямар байсан? Ямар ургамал нөмрөгтэй байсан, тийм ээ? Энэ усан сүлжээ нь ус нь ямар найрлагатай байсан гэх мэтчлэн тухайн газрын анхдагч тэр эталон суурь материалыг нь бүрдүүл хийгээд 5 жил тутамд газрын чанарын хянан баталгаа гэж зүйл хийгээд мэдээллийн сандаа бүртгэдэг. Байгаль орчны яам дээр мэдээллийн сан байх нь тэгвэл геодез зурагцсан газар дээр бас нэг газрын ашиглалттай холбоотой газрын төлөв байдал чанарт нэгдэж байгаа өөрчлөлттэй холбоотой мэдээллийн сан байдаг байна. За 3 дугаарт нь хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамн дээр Монгол улсын газар нутгийн ойролцоогоор 74% нь хөдөө аж ахуйн газарт хамаардаг. Хөдөө аж ахуйн газрын дотроо бэлчээр хадлан тариалан хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр гадарх өгч хуваагддаг. Тэгвэл Монгол улсын нутгийн дэвсгэрийн 74%-ийг эзэлж байгаа энэ хөдөө аж ахуйн газар дээр бичээрийн чанар ямар байгаа юм.
За тэр тариалангийн талбаагаас бий болж байгаа одоо ургацанд тухайн хөрс чинь ургацад өөрийнхөө шимт хичээлийг шингээгээд явуулаад байгаа шүү дээ. Үүнтэй холбоотой тариалангийн газрын хөрсний үржил шимт хэрхэн өөрчлөгдөж байгаа. Тухайн төсөл хэрэгжүүлэгч нар тэр хөрснийхөө үржил шимийг нэмэгдүүлэхийн тулд ямар үйл ажиллагаа хийж байгаа. Үүний чанар нь ямар байгаа юм бэ гэдэгтэй холбоотой бас энэ мэдээллийн сангууд бол мөн хөдөө аж ахуйн яамн дээр бас байдаг байх нь гэсэн үг. За тэрнээс гадна бэлчээрийн мониторингийн мэдээлэл бас хөдөө аж ахуйн яам дээр байдаг. За тэрнээс гадна уул уурхай эрдэс баялагын яам, уул уурхай яамны ашигт малтмлын газар тэр кадастрын хэлтсээс одоо ашигт малтмлыг хайх, ашиглах тусгай зөвшөөрлүүдийг олгож идэг. Тэгвэл үүнтэй холбоотой уул уурхай яамн дээр гişтэн одоо газар талбайд ямар төрлийн ашигт малтмлыг хэрхэн яаж олборлох вэ? Үүнтэй холбоотой ямар Монгол Улсын эдийн засгт ямар ашгийг бий болгох вэ? Байгаль орчинд яаж нөлөөлөх вэ гэдэгтэй холбоотой техник эдийн засгийн үндэслэл боловсруулагддаг байгаа. За тухайн уул уурхайн төслүүдэд байгаль орчны үнэлгээ хийгддэг бол байж байгаа. За тэгээд байгаль орчны үнэлгээ хийгдэх холбоотой уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг ийм зохиц үйл ажиллагаанууд нийлээд одоо тэр уул уурхайн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн одоо энэ талбаанууд дээр хийгддэг. Тэгэхээр би яг энэгээр юу ярьж байгаа гэхээр Монгол Улсын байгалийн нөөцийг ингээд 7 нөөцөөсөн энэ 7 нөөцтэй холбоотой томоохон төсөл гэдэг тухайн газар нутаг дээр явагдаж байгаа үйлдвэр үйлчилгээ гэж байгаа бүх нөхдүүдийг байгаль төсөл гэж нэрлээд тэрэнд байгаль орчны үнэлгээ гэж зүйлийг байгаль орчин ажилчдын яам гэдэг нэг ингээд багц явдаг юм байна. Тэгвэл Монгол Улсын газар нутгийн бүхэлд нь ингээд газрын нэгдмэл сан гэж үзэх юм бол тэр газрын нэгдмэл сангийн хэдэн хувь нь одоо аль ангилалд хамаарагдаж байгаа гişтэй өмчлөгч эзэмшигч ашиглаж тухайн газрыг эдэлбэрлэж байгаа юм бэ гэдгээс хамааруулаад газрын чанарын хянан баталгаа гэсэн нэг юм хэлбэрээр мөн байгалийн нөөцийн ашиглалтын хяналтыг тавьдаг байна. За 3 дугаарт нь энэ эдгээр байгалийн нөөцүүдээс одоо Монгол Улсын газар нутгийн 74 орчим хоёрын эзэлтэй хөдөө аж ахуйн газар бэлчээрт хичнээн хоёрыг ашигладаг. Ичнээ малчин хэдэн мал түүнийг ашиглаад хэдэн мал тэр газрыг эдэлбэрлэж байна. Ичнээ тариаланч хэдэн га талбай гэргэлтэнд оруулаад одоо хөрсний газрын одоо үндсэн шинж болох хүч шинээр одоо ичнээ хэмжээний ургацыг бий болгоод одоо Монголын эдийн засаг төв нэмрээ оруулж байгаа юм. Тэн дээр нь мониторинг хийгдчихэд нэг юм систем бичдэг байна. За тэгвэл уул уурхай яамн дээр яаж явах вэ гэхээр газар нутгийн тодорхой хувийг нь ашигт малтмлын хайгуулын болоод ашиглалтын тусгай зөвшөөрлүүд олгоод тэн дээр ямар хэмжээний техник эдийн засгийн үндэслэл бүхий одоо төслүүд хэрэгжиж Монгол улсад хичнээн хэмжээний ашиг, хичнээн хэмжээний байгаль орчинд одоо хохирол учруулах боломж тохирлыг бий болох боломжтой вэ гэдэг дээр бас ингээ хянж идэг. Ийм хяналтын тогтолцоонууд бол Монгол улсад бол ажиллаж идэг байх нэ. За тэгээд энэ дээр бол альва одоо төр гэдэг нь хууль тогтоох, гүйцэтгэх, одоо шүүх засаг гэсэн 3 засаглалын засаглалаар дамжуулаад өөрийнхөө чиг үүргийг хэрэгжүүлдэг ийм механизмыг бол төр гэж нэрлэдэг. За тэгвэл Монгол улсын төрд тийм ээ одоо төрийн хууль тогтоох байгууллагууд нь болохоор Монгол улсын хэмжээнд байгаль орчинтой холбоотой, байгалийн нөөц баялагтай холбоотой бүх мөрдөх хэм хэмжээнүүдийг баталдаг болол гүйцэтгэх засаглал гэж засгийн газар тэргүүтээ байгаль орчин аялал жуулчлалын яам түүний доор байж байгаа бүтцүүд саяхан нэрлсэн одоо яамдын доотлолд байж байгаа бүтцүүд мөн эдгээр байгалийн нөөцүүдийн ашиглалттай холбоотой хяналтын мэдээллүүдийг бас нээлтгэгдэж байдаг. За байгаль орчны байгалийн нөөц баялагын ашиглалтыг хамгийн сайн өдөр тутам мэдээлэлээр ингэж хангадаг энэ этгээд хэн бэ гэдгээр байгаль орчны хяналтын байгаль хамгаалагч мөн байгаль орчны хяналтын улсын байцаагчид нь мэргэжлийн хяналтын одоо газрын мэдлэлт бол байдаг юм аа. За байгаль орчны хяналтыг хийж байгаа байгалийн тэнцэл алдагдах хүрээлэн борчинд үзэл сөрөг нөлөөллөөс сэргийлэлтэй холбоотой хяналтыг хийдэг үндсэн энэ субъект бол байгаль орчны хяналтын улсын байцаагч. За Монгол улсын хэмжээнд одоо улсын байцаагчид бүх одоо засаг захиргааны нэгжүүдэд ажилладаг. За үүнээс гадна төрийн чиг үүргийг бас нэг хэсэгчлэн хэрэгжүүлдэг ийм байгууллагууд бол байгаль орчны мэргэжлийн байгууллагууд байгаа. За байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйл дээр мэргэжлийн байгууллагууд нь ямар байгууллагууд байх вэ гэдгийг бол холилдсон байж байгаа. За сүүлийн жилүүдэд байгаль орчинд хамгийн халдлага үүсгэж элтээр амьдрах хүчнийг дөрөөлтөлдө сөрөг нөлөө үзүүлж байгаа ийм үйл ажиллагаа бол хууль бус олборлолттой холбоотой үйл ажиллагаа байгаа. Тэгээ энэ дээр байгаль орчны учруулсан хохирлын үнэлгээг болоод байгаль орчны мэргэжлийн байгууллага хийнэ гэж байна. За тэгвэл мэргэжлийн байгууллага бол Монгол Улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулинд бол шинжээчээр ажиллахаар бол хуульчлагдсан байдаг. Ер нь зөвхөн шинжээч гэж хий юм бэ гэхээр шинжээч гэдэг нь
шүүхийн шинжилгээний тухай хуулийн тусгаалсан мэдлэг мэргэжлийн дагуу дүгнэлт гаргадаг этгээдийг бол хэлж байгаа. Тэгвэл байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийдэг шинжээч бол байгаль орчны мэргэжлийн байгууллага байнамаа. За одоо жишээлбэл энэ зурган дээр юу харагдаж байна гэхээр одоо хууль бусаар ашигт малтныг олборлоод хүрээлэн буй орчныг төрөх байдлыг хэрхэн яаж өөрчилсөн байгаа вэ? За тэгвэл энэ өөрчилсөн байгаа газрууд бол ихэнх нь эзэн холбогдогчгүй талбайд эвдрэлд орчихсон ийм талбай дээр бид нэр хэмжиж хийсэн үр дүнгуудыг танилцуулж байна. За энэ дээр болохоор ашигт малтмлын нөхөрлөл гэж нөхтүүд нөхөрлийн хэлбэрээр одоо нөхөн сэргээлт хийнэ гэж ингэж ирэх аваад тэгээд ороод үйл ажиллагаа явуулахдаа нөхөн сэргээлт хийх биш одоо тухайн байгаль орчинд байгаа тухайн нөөц рүүгээ ингээ халдлага хийгээд байгаль орчинд хохирол учруулсан ийм мэдээллүүдийг бол танд харуулж байна. Тэгээ сүүлийн жилүүдэд тийм ээ шүүхээр шийдэгдсэн хэрэг ямар байдгийг ихний хувь нь одоо хэрэг үүссэн байдсан бэ гэд ингээд авч үзэх юм бол ер нь сүүлийн жилүүдэд хэрэг бүртгэлийн тоо нэмэгдсэн боловч одоо шүүхээр шийдэгдсэн хэргийн тоонд бол төдийлөн бол өөрчлөлт ороогүй байна. Гэхдээ нэг одоо давуу ингээд бидний баярлаад бариад авчих зүйл нь нөхөн сэргээлт хийгдэж байгаа энэ хэмжээ бол илүү нэмэгдсэн байна. За энэ болохоор энэ судалгааны үр дүнгээс бол харагдаж байна. Энд бол тодорхой үүргийг гүйцэтгэж байгаа ийм нэг институт бол экологийн цагдаагийн алба гэж байгуулагдсантай холбоотой гэмт хэрэгүүдийг бол бүртгэж энэ дээр бол хариуцлага тооцох үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд бол эрчимжиж байна. Энэ болохоор мэргэжлийн хяналтын одоо газар тариалагддаг байгаль орчны улсын байр зарчдтай хамтран одоо энэ нөхөн сэргээлт ямар төвшөнд байна. Мөн байгаль орчинд халдлага одоо ямар төвшөнд гарч ийн вэ гэдэг дээр эзэн холбогдогчийн тодорхойлж ингээд хариуцлага тооцох ажилд одоо энэ бие даасан институт гарч ирснээрээ бол илүүтэй одоо сүүлийн жилүүд эерэг үр дүнгууд авч ирэх боллоо гэдгийг бол мэргэжлийн хүний хувьд бол хэлэхэд бол таатай байна. За ингээд би энэ хичээлд энэ за шинжээчийн дүгнэлт ямар байх ёстой, шинжээч одоо ямар хэрвээ дүгнэлтээ буруу хүлээх вэ, шинжээч өөрөө ямар ёс зүйтэй байх ёстой вэ гэдгийг илтгэлийнхаа энэ презентацийн дээр илүү тод харуулсан учраас та бүхэн сонирхох юм бол энэ илтгэлийг ингээд тавих учраас хараарай. Ингээд энэ сэдвтэй холбоотой хэрвээ харилцахыг хүсэх юм бол одоо энэ илтгэлийн дараа байж байгаа мэйл хаяг утсаар бол холбогдож хамтарч ажиллах бол боломжтой. Ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.